23 цалинтай оюутан, хариуцлагатай оюутан гэдэг ийм санаачлагыг хэрэгжүүлсэн байгаа. 70 мянган төгрөгөөр одоо явсныг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Энэ санаачлагыг би ерөнхийлөгч болоод ч хийсэн биш. 2005 онд Монгол улсын ерөнхий сайд байхдаа анх удаа мэрэгжил сургалтын үйлдвэрлэлийн төвүүдэд хамрагдаж байгаа оюутнуудад тодорхой хэмжээний тэтгэмж өгдөг болсон 2005 онд. Тэгээд энэ санаачлага бол маш зөв болсон. Манайхан бүгдээрээ ихтэй сургууль руу хүүхдээ сурах гэж шуурдаг. Яг юм хийдэг, ажил хийдэг тийм улсууд нь байдгүй. Ихтэй сургууль төгсөөд ажил нь олддоггүй. Нэг л дипломтой, нэг л том сургуулийн нэртэй яг ажил хийхээр олддоггүй юм байсан. Ийм учраас залуучуудаа, хүүхдүүдээ тэр мэрэгжил сургалтын үйлдвэрлэл тэр темсээр дамжуулж сургая. Ингэж сургах юм бол урамшуул өгөө, цалин өгөө гэдэг энэ санаачлагыг 11 жилийн өмнө би засгийн газрын ерөнхий сайд байхдаа гаргаж хэрэгжүүлж исэн. Тэгээд энэ сандлыг бас ерөнхийлөгч болоод гарсан. Одоо бол төсөв мөнгө янз бүрийн юмнаас шалтгаалаад нэлээд одоо энд авч байгаа оюутан өгж байгаа мөнгөний хэмжээ буурж байгааг та бүхэн харж байгаа. Гэхдээ эцэг их оюутнууд нэг зүйлийг дэмжиж байгаа. Нөгөө сургалтын одоо нөгөө дүнгийн голчийг харж олгодог болсон байгаа. Тийм учраас хэн мөнгөтэй байгаа хүний хүүхэд нь сургуульд сураад явдаг биш, орлогоор нь ядгуурлахаа болёо. Сурлагаар нь дамжуулж урамшуулъя. Таны хүүхэд ядуу хүний хүүхэд ч бай, малчин хүний хүүхэд ч бай, хэний хүүхэд ч байсан гэсэн үнэхээр тэр тавьж байгаа шаардлагаас дээшээ сурч чадах юм бол тэр тэтгэмжийг авах боломжтой шүү, тэтгэлгийг авж байгаа шүү гэдгийг энд бас хэлье гэж ингэж бодсон юм аа.